За их шүүгчтэй өнөөдрийн амгалан айлтгая. За би шууд одоо буруутгаж байгаа зүйлээс эхлээд хэлье. Энэ 2-3 жил дамнаад байхын хурал болоход зөндөө олон нотлох баримт гаргаад энэ амбулганы хэлж байгаа прокурорын хэлж байгаа бүгдийг няцаагаад бодиттой баримт төр ингээд байхад 3 жилийн өмнөх юм бол унших юм шүү дээ. Ер нь яагаад алтуйг одоо 2-3 жилийн ингээд чирэгдээд яваад байгаа юм гэдэг талаар ярих гэж бодож байна. Ер нь одоо манай прокурор сайн мэдж байгаа. Амбулган сайн мэдж байгаа. Юм уншдаг юм бол 2022 оны 4 сарын 22-ны өдөр намайг яллагдагч болгож яах гэж дуудсан. Авилгалын тэмцэх газар. Тэгээ яваад очисон чинь таныг хөгжлийн банкны хэрэгт одоо ингэж яллагдагч болгож байгаа. За би тэгвэл наадахтай чинь танилцъя гэж суусан. Ийм өмгөөлөгч Болдбаатарт хамт очив. Тэгээ би 15-6 хуудсан юм уншаад өчрийн чолоогүй. Гэтэл энэ хөгжлийн банкны хэрэг гэдэг бол 17 онд эхэлсэн юм байл. Би бол 16-аас 20 онд их хурлын гишүүн биш чөлөөтэй иргэн байсан. Тэр хооронд намайг үнэхээр хөгжлийн банкны асуудалтай юм байдаг байсан бол дуудаад асуугаад би тайлбараа өгөөд зарим юм архив сууж ухаж үзээд ингэх боломж байсан. Тэгэв. 4 сарын 22-ны өдөр намайг яллагдагч болгоод 4 сарын 25-ны өдөр намайг улсын хурал дээр бүрэн эрхийг төдөлгөлзүүлнэ гэж авч орсон. Улсын хурал дээр авч орчихсон хүн бол ерөнхий прокурор жаргал сайхан шүү дээ. Тэгээ манай халдшгүй байдлын дэд хорон дээр хурал болоод би бас асуусан. Ямар асуудлаар ингэ намайг ингэж байгаа юм. Би тэр 15 хуудсан материалыг уншаад ойлгоочихгүй. Тэгээд би зургийг авчий гэсэн чинь та зургийг авч болдгоо маа. Өмгөөлөгчөө суугаад бичүүлээд хуулаад аваад 15 хуудас материалыг би өмгөөлөгчөө суулгаж хуулж авсан. Тэгээд би авсан юмыг аваад 2 хоног архив суугаад үзсэн. Тэгэхээр хамгийн анхны юм нь бол энэ засгийн газрын 299 гэдэг байгаа юм. Ийм тогтоол ер нь яахлаараа одоо ингэж би яахлаараа засгийн газрын тогтоолоор ингэж буруутдаг юм бол энийг судалсан. Нэгдүгээрт нь бол шивээ хөрөн гашуун сухад бомтууд дээр бомтын зориулалтаа нарийн төмөр зам барьж 2013 онд ашиглалтанд оруулах арга хэмжээ ав. Хоёрдугаарт нь бол 5 толгой гашуун сухын чиглэлд говийн замын барьсан автозам Energy Resource компани гашуун сухад бомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтоор барьсан энийг төрөөмжт худалдан авч мэдэж шилжүүлэх Эрдэнэс аймжаалийн мэдж шилжүүлэх арга хэмжээ авахыг засгийн газрын хэрэг газрын дарга сайхан бэлэг. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярт над даалгасан. Би тогтоол энэ засгийн газрын тогтоол гэж ямар учиртай юм гэхэлэр энэний одоо хуулийн хувьд одоо энэ бол хөдөлгөөнгүй юм аа. Яг хүлд нийцсэн юм аа гэдэг хин гараас дурж байгаа гэхээр доод талд нь Хянсан Монгол улсын сайд засгийн газрын хэрэг газрын дарга сайхан бэлэг гэж. Би одоо 3-4 засагт байж үзсэн. Ерөнхий сайд өхөн ингэ шийдвэрээ гаргаад ингэ хэлбэржүүлэл явдаг. Энэ юм яахлаараа ингэ тэгээ намайг ингэ хэрэг татхын цолчдгийг үзлээ. За тэгсэн чинь энэ дэр хөгжлийн банк гэдэг үг байхгүй. Энэ засгийн газрын тогтоол дотор хөгжлийн банк гэдэг үг үсэх байхгүй. Хөгжлийн банкнаас зээл аваад тэгмэх гэсэн байхгүй. За ингээ би архив суулаа. Архив сууж би материалуудаа үзлээ. Тий, амбулгаа. Тэр засгийн газрын хурлыг их яаралтай гормоор хийцсэн. Нэг л хулгайч дээрэмчин хайстай юм яриад олон нийтэд таваад 3 жил уншиж. Тэр хурал дээр 8 сар 16-ны засгийн газрын тогтоолын танилцуулга нь бол нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай 3 хуудас байна. Миний энэ дандаа хавцлах хэрэгтэй байна шүү. Гэхдээ танилцуулгагүйгээр яаж засгийн газар юм ярьдгийг би бас ойлгохгүй. Танилцуулаагүй. Энийг ингээд төрийн мэдэлд авснаар ямар ач холбогдолтой юм бэ гэхээр Эрдэнэс 5 толгой төрийн өмчийн компани автсан ашиглалтын зардал нь тоон тутамд 2.2 орчим Америк доллар буурах боломжтой бөгөөд үр дүнд нь тус компани 13-аас 15 онд экспортлохоор төлөвлөчөд байгаа 30 сая тонн нүүрсний экспортоос ирэх 30 сарын хугацаанд нийтдээ Монгол энэ компани 65 сая орчим Америк доллар хэмнэх боломжтой байна. Тэр чинь ингээд бүгдийг л ингээд оруулсан байдаг байхгүй. За
Энэ асуудал яагаад ингэж байгаа вэ гэхээр ингээд би зөндөө бол юм шүү. 3 хуудас. За тэгэхээр энийг та нар нэг үзчихээрэй. Одоо ийм худлаа юм ингэж одоо 2 3 жил ярих болмоор байна. А намайг яаж Батбаяртай өгсөн хөвөлдсөн бэ гэдэг хуурамч материал бүрдүүлсэн. Энэ прокурорууд бол нэг өдөр ял гүрэх байх би тэгж бодож байгаа. Сайн цаг ирэх байх. Энэ прокурорууд ч одоо тэр хэргийн материал яаж бүрдүүлж байгаа хууль ёсныхаа дагуу байна уу шалгах юм байх үст. Би засгийн газрын хэрэглэх газрын архивд орж үзсэн. Гэхдээ яахлаараа би ингээд би одоо өчнөө олон хурлаа өдөрч. Тэгэхээр би ерөнхий сайд хурлаа эхлэхдээ ингээд алхаж согтгий. Тэгээ ганцхан хүн рүү хардгий. Баяраа биш л да. Сайхан билэг байхгүй. Засгийн газрын үеийн засгийн газрын хэрэглэх газрын даргуулууд тэр засгийн газрын бүх хурал мурал бүх юмыг зохион байгуулдаг. Тэгээ очиод үзлээ. Тэгсэн албан хэрэгцээнд хавцлаг хэргийн 332-047 дугаар тал. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр за тэр нөгөө энэ хурлын чинь тэмдэглэл байхгүй. Алтан юу гэж байгаа вэ гэхээр за 13 оны 8 сарын 16-ны өдрийн засгийн хуулиудаа эхлээ алхаж сохлоо. Асуудал байгаа юу? Асуудал байгаа юу гэдэг чинь би хэнд хандах вэ? Хэрэглэх газрын дарга ханд. Сайхан бэлэг сайд үгүйсгсэн хэлжлээ. Батбаяр сайдад асуудал байна. Тэгэхээр нь Алтууйг ерөнхий сайд Батбаяр сайд асуудлаа хэлнэ үү? Ингэж орсон. Яагаад би сайхан бэлгээс асуугаад байгаа юм гэхээр ерөнхий сайд хүн чинь тэр хурал зохион байгуулдаг хүн биш. Хурал өдөртдөг хүн баг. Тэгэхээр тэр хүн зохион байгуулалтыг хийчихсэн үү гэж асууж байгаа хэрэг. Тэгэхээр асуудал байна тэр сайдд байна оруулъя гэж. Тэгсэн чинь намайг 4 сарын 22-ны өдөр нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдчихаар татах тухай гэдэг ингэж байгаа. Тухайн өдрийн хуралдааны энэ нөгөө эдний бүрдүүлсэн материал шүү. Мөрдөгчтэйгээ нийлж тухайн өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг үзэхэд Алтан хоёрыг Батбаяр сайд асуудлаа хэлнэ гэж ингэж л новшруулж байгаа юм л да. Энэ бол би fabrication of evidence буюу нотлох баримт хуран цаг үйлдвэрлэж байгаа. Намайг ямар нэгэн байдлаар Батбаяр Алтан хоёр хуульцсан болж. Би энэ олон жилийн Монголын төр зөвтгөхтэй надад тийм бодол байдгүй. Би хэн нэгэн компани юм уу, хэн нэгэн хүний юм уу тэр байтугай өөрсдийнхээ сайд рууг би ордгоо. Би хууль намынхаа дагуу шийдэж хэлдэг. За энэ одоо яаж байгаа. Тэгээ та нар тэгээд энэ тэр хурамч материал бүрдүүлсэн мөрдөгчдөг ярьдаг юм. Яагаад 3 жил намайг энэ олон түмэнд ингээд Батбаяр сайдтай хуйлдаад говийн зам гэдэгт одоо ингээд ийм өгцөн гэдэг. За би дандаа нотлох баримт ярьж байгаа шүү. Би энэгээр үг нь презентацид тавьсан шүү дээ. Тэгэхдээ би өнөөдөр заавал хэлэх юм байна гэж бодлоо. Яагаад гэвэл би энэ гам болгоны шин дахиад нөгөө 3 жилийн өмнө хүмүүс олон нийтэд уншина гэж огт бод. За тэгсэн ингэж байна. Би хуралдааны протоколыг нэг үрчил үзлээ. Би энэ засаг төр зүтгэж байхдаа ялангуяа 2 жил ерөнхий сайд хийж байхдаа би хууль намын гадуур юу ч хийдэггүй. Тийм бүх юм процессыг дагуу явдаг. За тэгээ би хурлын протоколоос уншиж өгье. Энэ байна шүү дээ Батбаяр. Нэг өдөр сэрсэн урус асууд биш баг. Бид нар өмнө нөгөө нэг ийм ганцхан замтай байдаг. Тэр ганц зам нь одоо хувийн компани өөрийнхөө мөнгөөр барьцсан байдаг. Тэр Эрдэнэс 5 толгой, орон нутгийн 5 толгой, ухаан удаг, Мак гэсэн компаниудын машин бүгдээрээ ингээд ухаан удгийн машин л ганцаараа явдаг. Мак энтрийн машин, орон нутгийн төрийн өмчийн компаниудын машин бүгдээрээ шороогоор явдаг. За энэ үед бол нүүрс нь $35 болсон, $70 байж байгаа. Ингээд тийм бүх асуудал үүссэн. Алтууйг би өөрөө ярьж байгаа энэ протокол шүү. Бид компаниудтай уулзаа засгийн газрынхандаа мэдээлэл сайн өгөөгүй байгаа юм байна. Тиймээс хан төмөр сайдын асуугаад байгаа зөв. Валютын ханш хөрцөлтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ авах гэхээр дотоод нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлгээд нүүрсний экспортын том 5 толгой, жижиг 5 толгой, ухаан худаг Мак гэсэн 4 компанид уулзсан. Өмнө нь бол Батбаяр сайд бид нар уулзалтаа хийгээд юмаа яриад явсан гэсэн. Тус бүртээ нэрээ та нарт ямар санаа байна гэхээр нүүрсний экспортыг нэмэгдүүлмээр байна. Энэ замыг засгийн газар аваад дундын зам болгоод тэр хавийг бүх компани явдаг болгоод ямар вэ гэдэг санал нь энэ удаа тавигдсан зүйл биш. Удаан хугацааны туршид олон удаа тавигдж байгаа санал юм. Бид энэ замыг авбал ямар эерэг зүйл вэ? Ямар сөрөг зүйл вэ гэж харах хэрэгтэй. Энэ би өөрөө хэлж байгаа үг шүү. Ихээхэн мөнгөөр авсны дараа төмөр зам ашиглалтанд орчих. Тэр үед энэ зам чи үнгүйтгэх юм биш байгаа гэж олон тэнэглэлцсэн асуудал бас гараад байгаа. Шийдэж чадахгүй байсаар өнөөг хүрчлээ. Сая нүүрсний асуудал үүсэнгүүт эдгээр уг асуудлыг тавьж байгаа. Нөгөө компаниудтай ярихлаар
манай төрийн хэмжээнд даван тулгаа гэхэд маш их хэмжээний мөнгө төлж энэ замаар тээвэр хийж байна. Тэгэхээр эндээс гарсан санааг бид нэр тойр суугаад ярихдаа энэ замыг таван тулгаа дээр аваад тарифыг нь тодорхой хэмжээгээр багасгал яасан юм бэ? Хямрал болчиход $35 зардаг байсан нь $35 болчихлоо. Тэгээд энэ бүгдийг хуулъя. Тэгэхээр чинь тэр замаар ганц ухаан удгийн компани машин явуулдаг байсан бол бүгдээрийнх машин явахаар чи өчнө машин яваад тэрний тарифыг багасгасан ч гэсэн ордог мөнгө нь орлого нь бол тэрнээс илүү байх юм байна. Тэгэхдээ барьсан зам дээр нь арчлах засах зардлыг гарах юм байлаа. Иймэрхүү схемээр ажиллавал зөв байх болов гэсэн санал яригдсан. Яг хэдэн төгрөгөөр авах юм бэ? За, эрхэм шүүгчд бас энийг анхаарч байна. Ямар яг хэдэн төгрөгөөр авах юм бэ? Яах вэ гэдэг дээр ярих байх. Бид нар тэр өдрийн тухай яриаггүй. Бид нар зарчмын шийдэл гаргасан. За би дахиад уншиж цааш. Батбаяр сайд одоо ингэж хэлж байгаа. Одоо бол зарчмын шийдвэр оруулж ирж байгаа дараа нь хэлцээр явагдах хэрэгтэй. Энэ чинь тэр том зам чинь хэдэн төгрөгийн болохыг хөрөнгө оруулалт нь яасан, хэдээр үнэлэх юм, юу зөндөө болд юм байгаа үст. Ингээд зарчмын шийдвэр оруулж ирж байгаа дараа нь хэлцээр явагдах ёстой болно гэд Батбаяр сайдыг хэлэхээр нь алтан хуйг тэрнийгээ бас оруулж ирээд хэлбэржүүлэх хэрэгтэй байх шүү. Бүх компани түүгээр явбал яасан юм бэ гэхэл ч асуухаар бас тийм биш байх. Тэгмээ товчиж. Товчхондоо бол ерөөсөө л ийм юм болсон. Ингээд засгийн газрын шийдвэр юу гэж гарч байгаа вэ гэхээр тэр замыг авах гэж. Тэн дотор хөгжлийн банк гэдэг үг үсэг байхгүй. Тэг яагаад намайг хөгжлийн банк гэдэг үг үсэггүй засгийн газрын тогтоолоор намайг хэрэгтэн болгож байгаа. Тэгэхээр Батбаяр бит хоёрыг энийг хувилдсан гэдэг агуулгал харуулахын тулд энэ засгийн газрын хуулийн протоколыг хүртээ өөрчилж ингэж хэлсэн. За би цаашаа явлаа. Энэ 174 төгрөг тэр замынхын үнэлгээ гэсэн одоо замаа өгч явах мөнгө нэлсэн шүү дээ. Тэгээд хөгжлийн банк гэдэг үг хаана гарч ирсэн? Намайг 13 оны 8 сарын 16-нд энэ шийдвэр гаргаснаас хойш эднэр бол яам болоод ажиллаж гисэн өөрийнхөө хүрээ засгийн газрын зарчмын шийдвэр гаргасан учраас одоо бид нар хэдэн төгрөгөөр авах юм яах юм ихэн дээр яамны хийдэг ажил. Тэгээд эндээс энэ замыг авах тухай асуудлаа ярьж ирсэн байдаг. Тэгээд засгийн газрын шийдвэр заавал гарах ёстой. Хэдэн төгрөгөөр авах гэж байгаа юм. Мөнгөний хаанаас гарах юм? Энэ хоёр асуудлыг засгийн газар заавал шийдэх ёстой. Тэгсэн харамсалтай манай засгийн газар дээр шийдвэр гараагүй, огцорсон. Тэгээд 15 оны 11 сард сайхан бэлгийн засгийн газар дээр анх удаага хөгжлийн банк гэдэг үг гарна 170.6 тэрбум төгрөгөөр авдаг байна. Тэгээ эн чинь ийм л дээ засгийн газрын энэ гаргасан шийдвэр гэдэг чинь зөвхөн нэг засгийн үед хэрэгждэг. Дараачийн засаг нь гарч ирээд энийг яах вэ гэж яриад сайхан бэлгийн дараа Эрдэнэтийн засгийн газар гарч ирээд бас яах вэ гэж яриад Эрдэнэтийн дараа хөрсөхийн засгийн газар үед бас яриад хамгийн сүүлд нь Эрдэнэтийн засгийн газар үед 22 онд шийдвэр гараад гэхдээ та нар зөндөг мөнгө олчоод яхаараа энэ өрөө төлдгүү идэн суугаад идэг юм бэ гэж 5-7-ыг загнаад тэдний ашигаас хаа гэд хаалгацсан баг. Ийм л. За яагаад энэ хөгжлийн банк гэдэг үсэггүй тогтоолоор намайг энэ хэрэг татаж оруулсан гэхээр намайг МСС-с байр авсан гэдэг ийм бүтгэлэг тараагаад энэ алтан уйгийн оюун замыг ингээд засаг тулж авчаад тэг өөрөө байр авсан биш үү? Ийм үнийг нотлох гэж оролдсон. Ер нь бол 8-аас 12 оны хооронд би тэр урд талд нэг байр авсан. Тэрнийгээ би 6 удаагийн биш 4 удаагийн төлбөр хийгээд төлнө гэдэг урт хугацааны гэрээтэй авсан. Би 6 удаагийн төлбөрөөр 12 онд ерөнхий сайд болохоос өмнө бүгдээ дуусгацсан байдаг. За одоо та нар хавцс хэрэг дотор үзээрэй. Намайг энийг яаж ингэж МСС-тэй холбох гэдэг юм нөхлөөр энэ алтан их чинь говийн замыг авсан юм чинь лавл хавхал авсан баг. Гэхдээ шалгаж болов. Шалгасан. Шалгаад юу ч болов. Миний тэр байрны асуудал 12 оны 3 сараас өмнө бүгд тус. Би 12 оны хэд өв? 8 сард үл ерөнхий сайд болсон. Тэгээд энэ чинь 13 оны. За ингэ болчиход өг. Нөгөө талаас нь миний бүх төлбөрүүд хийсэн нь бол порцоор хийсэн төлбөрүүд бол бүгд одоо энэ тац хэрэг дотор байж байгаа. Ингэ нотлогчлаар зэрэг одоо яаж байгаа вэ гэхээр за нэг өөр юм бол юу? Засгийн газрын хуралдааны журам мурам. Яаж игээл оруул? Ер нь яаж игээл наад амтнаа нэг хөгжлийн банкны хэрэгт оруулах гэдэг юм л юм байсан. За би танад хэлж яхах муухай юмнууд бас хэлье. 22 оны 4 сарын 20-нд намайг тэгж байгаа юм чинь 3 сарын 10 гэхэд манай эхнэрийг тагин чагнасан байдаг. 3 сарын 10 шүү мөрдийн шалгах нууц ажиллагаа.
NMCS-ийн инээдтэй ингэж бичнэ. Одоо энэ нууц байхгүй шүү дээ энэ. NMCS-ийн захирал од жаргал эдийн засгийн хөгжлийн сайд байсан Батбаяр болон бусад хүмүүстэй ямар хамааралтай болохыг тогтоох манай их нэрийг шүү дээ. Бусдаас хахуул авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, дахин гэмтгэр үйлдэлээр бэлтгэсэн, мөрдөн шалгах ажиллагааны саад үүсгэхээр өгсөн үйлдэл байж болзошгүй үйлдэлийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах нууц ажиллагааны тодорхой төрлийн идэвхтэй арга хэмжээгээр авч явуулна. Хавц хэрэгт байгаа. Би нэг мэдээгүй, би сүлд нь олсон. Би юм хавц хэрэгийг бол би нэлээд ухаж үзсэн. Манай эхнэрийг хүртэл гэдэг. Энэ эхнэрийг тагна гэдэг чинь намайг тагнаж байгаа. Би хурлын гишүүчраас болохгүй. Тэгэхээр нь алтайг тагнаж байгаа хэлбэр. Манай охин нэлээд дээр үед орчин сургууль дэвжсэн. Орчин сургууль руу хүртэл бид нэр буруу гэхгүй юм л да. Нотлох хэвээр. Орчин сургууль руу хүртэл манай охины нэр дээр төлөвлөрүүд нь хизээ яаж хийгдчихсэн шалгаж үзсэн байна. Шалгал үзсэн. Ингээ шалгаад ямар ч юмгүй болоо тогтсон байхгүй. Тэгэхээр одоо ингээ бид нар нэг төөрөөл орж ирэл засгийн газрын тогтоол яриад. Тэгэл одоо юу гэдэг вүлээ? Нэг ээлж тус сурал эсвэл одоо яаралтай горим одоо бид нар ч тийм байхгүй шүү дээ. Энэ улс орны чинь амьдрал ах уу гэдэг чинь яаралтайгаар шийдэх юм зүйндээ бай. Гэхдээ энэ асуудлыг би хэллээ шүү дээ. Бид нар өмнө нь уулзаж үндэ ирсэн. Энэ мөрдөгч оюун болдог залуу байгаа. Энэ өмнө нь хэлбэгд орж Миягомбын колд үед намайг бас 13 оноос эхлээд 20 онд 7 жил шалгахад энэ нөхөр бүгдийг шалгасан. Тэгэхээр тэр нэг MCS-ийн байр маяр гэдэг чинь бүгд шалгагдчихсан. Алтайг бол энд асуудал бүгд тогтооцсон баг. Тэгээд дахиж тэрнийг шалгасан. Шалгах биш л дээ энэ шалтгаан яаж байгаа. Тэгээ энэ нөхөр өөр ингэж асуудгийг манай өмгөөлөгч нараа шинжээчээс асууж байгаа. Монгол Улсын засгийн газрын энэ 13 оны 299 дугаар тогтоолын 2 дугаар хэсэгт нь автцсан бомбын дэд үтсийг төрөөмж тудалдан авч Эрдэнэс хэмжээл компани мэдл шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан ба худалдан авах хөрөнгийн их усүрийг зааж өгөөгүй байхад хөрөнгийн их усүрийг заагаагүй гэдгийг мөрдөгч мэдчихсэн байна. Хэний ямар тушаал шийдвэр хүсэлтийн дагуу хөгжлийн банкнаас зээл олгосон болох энэ нь холбогдох хуульд нийцэж байгаа хэсэг гэж ингэж асуусан байдаг. Шинжээч нь юу гэж хариулсан гэхлээр хөгжлийн банкнаас авах гэж хэлэг байна л гэдэг. За тэгсэн чинь их сони юм болно. Тэгсэн уулаасан энэ 299 дугаар тогтоолыг эдгээр нөгөө нэг хөгжлийн банкны хэрэг 17 дүүсэд явж байхад аль хэдийн тэр үед бас шинжээч томлоод асууцсан байдаг. 17 оны 5 сарын 29-ний шинжээч бас дүгнэлт байна. Тэн дээр бас юу гэж байгаа вэ гэхлээр энэ 3 хуудас үүдий. Монгол Улсын засгийн газрын 299 дугаар тогтоолд хөгжлийн банкнд тухайлан даалгасан ямар нэг үүрэг даалгавар байхгүй. Үүлээс үг байхгүй юм чинь дотор. Тиймээс хөгжлийн банк засгийн газрын өмнөөс Эрдэнэс хэмжээл компанид векселвч ямар нэг үүрэг хүлээсэн гэж харагдахгүй байна. Ийм л. За ингэ болоогүй. Одоо яаж энийг алтан үеигтэй холбох вэ гэдэг юм. За ингээд намайг 4 сарын 11-ний өдөр энэ мөрдөгч оюун болд ялагдагчаар татна гэдэг прокурор санал явуулдаг. За энд бас ноцтой болчих. Баян овогт нурын алтайг нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга Ч сайхан бэлэг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нартаа санаатаагаар бүлэглэн гэж хэлдэг. Ийм мөрдөгчийн саналыг прокурор руу явуулж 4 сарын 11-нд ч 3 хоногийн дараа ганц үлд одоо бол энэ ганц үлд Эрдэнэ ялагдагчаар татах үндэслэлгүй гэсэн юм прокурорын тогтоолыг 4 сарын 14-нд өгдөг. Одоо эдгээр чинь 4 сарын 22 гэдэг өдрөө шахчихсан цэтнотод байгаа улсууд шүү дээ. Яаж игээд нэг алах хэрэгтэй наадах гэж. За ингээд манай прокурорыг бас муулах юм байхгүй л дээ. Манай прокурор би сайн жишээд бас оруулаад хэлэх юм байна. Одоо энэ ганц үлд Эрдэнэ нарын чинь ингээд ялагдагчаар татах үг гэж ялцах тэгшэр татах үндэслэл албааш тэг буцаас. За тэнгүүс нөгөө хугацаа шахаж байгаа юм чи яах юм нөгөө оюун бол чинь дахиад 4 сарын 19-ний өдөр мөрдөгчийн санал явуул. Иргэний хэрэг үүсгэж алтайг ялагдчихсан татах. Тэгтээ за одоо нэг ноцтой юм гарна. Энэ түрүүчийн явуулаад буцдаг ялагдагчаар татах мөрдөгчийн саналаас юуг алгуулсан гэхээр бивэрийн ингэ зэрэгцүүлж уншиж үзсэн. Сайхан билий хасцсан. Уншаад өгөө Баян овогт нурын алтайг нийт албан тушаалтнаар Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяртай санаатаагаар бүлэглэн. Цаг мөлийн хайц.
баггүй. Би сайхан мэлгийн хэмт хэрэгтэй гэж яриаггүй л дээ. Манай засгийн газрын галт байгаа, бүх засгийн газрын галт байгаа байдаг хүн чинь одоо энд байсан бол энэ асуудал ингэж явахгүй л байсан баг. Тэгэхээр зориуд сайхан мэлгийг хасчихж байгаа. Одоо би тэгэхээр Батбаяртай яг өгсөн хөвлөсөн гэдгээр явж байгаа. Ингэж хонголддог баг. Энэ технологи гэж энийг хэл. Би энэ технологич маш сайн мэднэ. За ингээд 4 сарын 22-ны өдөр Эрдэнэ ялагдагчаар татах тогтоол гаргасан. Прокурорын тогтоол. Яг тэр өдөр АТГ-ийн дараа даш таваа Улсын хурлын гишүүний бүрэн эрхийг төдий зөвлөх тухай Монгол Улсын ерөнхий прокурор Жаргал сайханд бичиг хүргүүлдэг. За ингээд одоо гэрлийн хурдаар явна. 4 сарын 25-ны өдөр Улсын хурлын бүрэн эрхийг Улсын хурлын гишүүний бүрэн эрхийг төдий зөвлөх тухай Улсын ерөнхий прокурорын санал. Улсын хурлаар орсон. Ганцхан биевшлэлтэй нэг хэдвүлээд байна. 3 4 гишүүний асуудал ингээд орсон. Ингээд 4 сарын 25-наас хойш говийн зам гэдэг худалдаж аваад тэнд нэг байр авцсан нэг иймэрхүү нэг төсөөл олон нийт цацаад. Тэгэхээр энэ бүхний бэлтгэлийг хийсэн. Би тэгэхээр хэлчихээ та нарт 22 оны 1 сараас эхэлсэн. 4 жил ингэж явуулж байгаа. Ер нь 21 онд би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээл адлагдаж ирсэн. Улс намайг дэвшүүлээч хөө. Тэгээ 22 онд намайг ямар нэг юмар хэрэгт хутхыг гэсэн. Тэгэхдээ ингэж хууль зөрчиж хийсэн. Архивд байгаа материалыг ингэж зориуд ингэж өөрчилж ингэж хийсэн. За одоо ингэж хийдгийг технологи 22 оны 1 сарын 26-нд энэ ер нь хөгжлийн банктай Алтуугийн холбоо гэдэг санаа эндээс эхэлж байгаа. Сангийн сайд Хөрлөбаатар жиргэж байгаа. Юу жиргэж байгаа гэхээр хөгжлийн банкын хувааж идэх эхлэл 17 онд тавигдсан. Ер нь хөгжлийн банкны хувьд бол эрхцэн хувьд бол 2 юм байна. Нэг нь бол 11 оны Сүбатолд ерөнхий сайд байхад батлагдсан анхны хөгжлийн банкны хууль. Тэр үед бол бодлогынхаа асуудлыг бол засгийн газар их хурлаар батлуулаад засгийн газар нь хөгжлийн банк руу өгөөд хөгжлийн банкнд эндээсээ санхүүжүүлж болох хөгжлийн банкныхаа хуулийн шаардлагыг хангасан төслүүдийг санхүүжүүлдэг байсан. 17 онд Жавхлангийн баланкн дээр одоо энэ сангийн сайд эдгээр хууль өөрчилсөн. Засгийн газар өөрчлөөгүй Эрдэнэтийн үед. Их хурлын хэдэн гишүүнд хэлж хагаад хөгжлийн банкны хуулийг өөрчлөөд одоо хөгжлийн банкны хоёр эрх зүйн орчин ярьж байгаа байхгүй. Одоо сүүл яригддаг юмд бол дандаа нэг тийм алтны үйлдвэр ямар нэгэн өхөр чинь хөгжлийн асуудал биш байхгүй. Ингээд бол ерөнхийдөө энэ ариун цэцэг гэдэг хүний бичсэн хөгжлийн банкын хувааж идэх хэл 17 он тавигдчих үнэн баг. Тэгсэн Хөрлөбаатар маань ингэж байгаа. Би энэ жиргэгийг нь харуулж шүү дээ. Үгүй дээ хөгжлийн банкыг удирдах байсан гадаадын багийг хөөж явуулсан Алтуугийн эхлэлийг нь тавьсан. Түүний дараа мэддэггүй юм шиг сонсог юм шиг явж ирсэн. Цэгцлэх ажил харин хөгжлийн банк 20 оны хавар сангийн хаамны харьяанд ирж байж ихсэн. Эхлээ бол ингэж тавьж байгаа Хөрлөбаатараар. Дараа нь ингэсэн 2 сарын 22 оны 2 сарын 11-ний өдөр ордонд нэг юу болсон. Өөрөөр нь төлөвлөлт гэдэг хэлэлцүүлэг боллоо. Эдгээр байна шүү дээ. Амар муухай хулгай аргахтаа. Одоо энэ чинь миний хэрэг чи улс төрийн хэрэг байхгүй. Улс төрийн хэрэг гэдэг чинь ингэж л явдаг байх. Олон түмэнд нэр төрийн чинь гутаанд оромжлон мөхш болгож харагдуулна. Олон нийтэд яг ингэж хийдэг байхгүй. Ölзийн наран гэж Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч Монгол Ардын намын. Энэ хүнээр энэ хэлцүүлэг дээр очиод юу хэлүүлж байгаа вэ гэхээр Алтуугийн сайдын хөгжлийн банкны тон хажлыг эхлүүлсэн хүн мөнөөс мөн. Алтуугийг шалгахгүй бол би гадаа гараад талбай дээр хэвтчих. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчүүд иргэн гэдэг нэрээр хуралд орсон байдаг хэлцүүлэг. Дараа нь Утганбаатар Монголыг том дээрэмд хонгодог өгсөрсөн Алтуугийн энд байхгүй. Алтуугийн сайдыг би бол энэ хөгжлийн банкыг тон хажлыг эхлүүлсэн хүн мөнөөс мөн гэж үздэг. Тэг олон нийтэд харьцуулгаагаа нэг ингэж хийдэг. Би энэ хоёулангийн шүүхэд өгөөд намайг үтгсэн болохын тогтоолгосон. Би одоо хичнээн хүнтэй тэмцэлдэг юм байна. Тэнд Хөрлөбаатар энд хингэлээ Ölзийн наран Утганбаатар. Энэ гэдгийг манай тухайн ийм бүх институцийг хэн удирддаг гэхлээр тухайн эрх баригч намын дарга Алтай. Би түрүүчийн хурал дээр хэлсэн энэ хүн бүгдийг нь найруулсан. Хамгийн гол буруутан бол энэ хүн. Энэ өөрөө хэлэхгүй байгаа байхгүй хөрхий. Бөөнө нөх байхгүй. Би нөгөөх нь ингэж байгаа Утганбаатар. Би Алтуугийн гишүүнийг авилгатай нэмс газар үгүй. Одоо эдгээр чинь нөгөө яахан зүйтэй эдгээр хэлүүлнэ. Авилгатай нэмс газар шалгах юм уу? Шалгах хүндэслэл гэж бол улсын прокурор нэрийг нь улсын хурлаас татах юм уу? Энийг бүр би асуумаар байна 3 сарын 29-нд. Эрхэм шүүгчдийн уучлаарай. Би одоо ийм муухай шудраг ус юмнууд дундуур их явсан учраас энийг би зөвхөн та нарт биш Монголын ард иргэдэд бол бас хэлэх ёстой гэж бодож байгаа. Одоо
Ча одоо 3 удаа цагаатсан гэсэн чинь яаж вэ? Хэмэдэх одоо тэг ингээд Жавхлан гэдэг хүн намайг улсын хурал дээр өтгсөн байдгийг. Зэ товчилчих. Яагаад гэвэл энэ 17 оны хуулийг өөрийнхөө юмар хийсэн. Хөгжлийн банк одоо ийм байж болох уу? Одоо ер нь манайхны ардчилсан маягийн мэрж хөгжлийн банкаар Алтан уяг Батбаяр хоёр хэрхэн идэж уусан тухай телевизийн нэвтрүүлэг бэлтгээд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болно. Арилжааны бүх телевизэд цацдаг. Яагаад төмөрлөг болчих вэ? Тэгэхээр над дээр төмөрлөг нэмсэн шин. Яа надаас болж байгаа юм да бас. Би энэ ерөнхий прокурорч ёстой 6 удаа өргөдөл өгсөн. Та яагаад намайг хөгжлийн банк гэдэг үг үсэхгүй юмар улсын хурал дээр авч орж намайг олон дүнний хүнээс шившгэлээд байгаа юм бэ? Та одоо энийг зогсоогооч гэсэн. Намайг цагаатгаач гэсэн. Би шүүх рүү ирэхгүйгээр цагаатгалаа хийх аргуудаа хийсэн. Би 6 удаа өргөдөл өгсөн. Тэгсэн чинь ойлгоцсон байлээ. Прокурор юу ойлгоцсон гэхээр энэ нэр хөгжлийн банк гэдэг үг үсэхгүй юмар энэ хөрөг оруулсан юм байна. Одоо тэгэхээр хөгжлийн банктай холбоотой юм болно. За би 4 сарын 22-нд яллагдагч болсон. Дахиад 5 сарын 31-ний өнөөдөр намайг нэмж яллагдагч болгож байгаа. Тэгэхдээ энэ бол их хурал дээр авч орсон асуудал биш. Засгийн газрын 256 дугаар тогтоол төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоолоор нь яллагдагч болгосон. Нэмж яллагдагч болгож байгаа. Энэ засгийн газар гэдэг чинь ингээд санаанаас юм хийдгүү байхгүй. Бид нар ингээд улсын хурлын шинэ бүтээн байгуул дунд хугацааны зорилттой хөтөлбөр гээд 2010 оны 6 сарын 25-ны өдөр улсын хурлын баталсан тогтоолын дагуу ажлаа явуулж ирсэн. Дөнгөж 12 онд бид нар засаг байгуулсан учраас Монгол Улсын засгийн газрын 12-аас 16 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах гэдэг ийм улсын хурлын эрх зүйн актын хүрээнд бид нар ажиллагаа явуулдаг. Энэ дотор бүр амар нарийн заасан байдаг. Бид нар энэ аймгийн төвөдөө холбосон шүү дээ. Тэрний чинь энэ шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр дээр юу гэдэг ихлээр энэ хөтөлбөр 6 жилийн хугацаанд хэрэгжсэн 10-аас 16 онд. Улаанбаатар хотыг аймгийн төвөдөө ойролцох хөлийн бомбтодтой боловсон 5572 км автозам барина. Бид нар 2655 барьсан 2 жил. Гэхдээ ингээд ямар нэгэн юм тэнгэрээс авч юм хийдэг засаг газар байхгүй. Боловсрол хөлдөртэй холбоотой энэ дархан сэлэнгийн бүс нутгийн бүсийн төмрийн хөдрийн ордуудыг төшөглөж орчин үеийн техник технологи төмөрлөгийн цогцлол бүр үйлдвэр барих хурлын тогтоолоор жишээ. Барилгын материалын үйлдвэрийн хөгжүүл цемент төмөр шил хийц дулаалгын материал зэргийг дотоодын үйлдвэрлэл хангалттай. За ингээд одоо бондын мөнгө ороод ирлээ 1.5 төгрөг. Элбэгдэр зөвхөлөгч байсан. Инкволд зээнкволд их хурлын дарга байсан. За намайг дуудсан. За бондын мөнгийг засгийн газар ганцаараа дураараа зарцуулахгүй. Англивын зөвлөлийн зөвлөмж гарганаа. Энэ зөвлөмж дээр бид нар хэд хэдэн зүйлийг хийнэ. Зөв зүйтэй юм ярьсан. Ингээд 17 хүний бүрэлдэхүүнтэй манай засгийн газраас 9 сайд орсон. Нэмэх нь 8 одоо их хурлын ерөнхийлөгчийн хаан хөлөд Монгол банк нийслэлийн засаг масаг гэдэг 17 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний аюул байдлын зөвлөлийн зөвлөмжөөр бодлогын зөвлөл гэдэг байгуулсан. Танай засаг руу шууд асуудал орохгүй. Тэ яах юм? Бодлогын зөвлөл дээр сайд нар эхлээд асуудал оруулна. Ингээд их хурл зөв байхгүй. Засаг их хурл ерөнхийлөгч бүх институцууд нэгдмэл ойлголттойгоор энийг явуулъя гэсэн. Би зөв гэсэн. Тэгээ зөвлөмж гарсан. Энэ дотор нэг юм заасан байдаг. Нэг компанид бол төслийнх нь 3-1 илүү гэж шүү. Тэрнээс илүү өгөхгүй. 3-2 өөр гаргана шүү. Яагаад нэг мах явцсан? Яагаад монполимет явцсан? Яагаад нэг бэрийн явцсан гэхээр эдгээр чинь өөрөө бас нэг юмтай байсан байхгүй. 3-2 гаргах боломжтой байдаг. За ингэ явсан. Энэ бол дандаа аюулгүй зөвлөл юм. За ингэ бодлогын зөвлөлөө байгуулсан. Бодлогын зөвлөлийг бий толгойлж байгаа манай 9 сайд ажиллаж байгаа. Бодлогын зөвлөлийн 9 дугаар хурлаар ярьсан байдаг. Тэгэхдээ хин ярьдаг гэхэлэр би бас дахиад бодлогын зөвлөлийн хурлаа би өдөртдөг асуудал уруулдагнаас салбарын сайд. За тэгэхээр бэрэнгийн асуудлыг бол баяр сайхан сайд. Барилга хот байгуулалтын асуудал. Арматурын нөмөр гэдэг бол барилга хот байгуулалтын сайд учраас баяр сайхан сайд. Баяр сайхан сайд зүгээр оруулчихгүй. Салбар дээр очиод ингээд салбарынхантайгаа зөвлүүлээд яг одоо манай салбар дээр одоо Чингис Бондоос дэмжчихээр ямар чухал юм байна гэж ингэ яриад тэгээд тэдний ерөөс арматурын төмөр гэж байгаа. За тэгээд тэр ганцхан бэрэнгийн тухай тогтоол биш шүү. Бэрийн давуу байдал болгосон гэдэг. Тийм байхгүй. За тэгэхээр бодлогын зөвлөлийн 9 дугаар хууль дээр хэлсэн. Бодлогын зөвлөлийн 10 дугаар хууль дээр хэлсэн. Төмрийн хөдрийг нойтон баяжуулах гэдэг нэг одоо өртөг нэмэх юм нэмнэ гэж байгаа. За ингээ 3 компани. За ингээд яасан гэхэлэр бодлогын зөвлөлийн 12 дугаар хурлаар 13 оны 7 сарын 8-ны өдөр
тэргүүлэх ач холбогдолгүй хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох бодлогын зөвлөлийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлээр гарсан байдаг. Ингээд одоо бодлогын зөвлөлөөс 3 удаа хэлцсэн учраас 7 сарын 8-нд бол бодлогын зөвлөлийн зөвлөмж гэж гаргаж байгаа. Дугаар номер 4. Энэ ганцхан бэрэн гэж гарахгүй. Энэ дөр бол ингэж байгаа. Боинг 767 онгоцын 25 сая Америк доллар. Төрийн орон сууцны тоосх 100 сая Америк доллар өгөөч тэр буян тухайг хөдлөх гэдэг. Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих 50 сая Америк доллар. 50 сая гэдэг чинь дотроо дүүг байхгүй. Монгол металл майнинг 8.8 хүртэл, Монла 6.4, Монроос цэвэд 12.1, Бэрэн групп 22.7. За ингээд одоо энийг засгийн газрын хурлаар оруул. Манай бодлогын зөвлөл бол дэмжижлээ. Бодлогын зөвлөлийн зөвлөмж гарчлаа. Энэний дараа яах вэ? Засгийн газрын хурлаар орлоо. Намайг энэ хэрэгт татаж оруулахаас өмнө 22 онд орсон. Татаж оруулсан. Тэр 17-аас ихсэн юм дээр бол дандаа ийм яриа явдаг байсан байлаа. Засгийн газрын шийдвэр чи яах юм? Биелэхгүй яах юм? Эсвэл тийм бүх хүн тэгж ярьдаг байсан байл. Гэтэл энэ бол тийм биш. Засгийн газрын шийдвэр гэдэг чинь энэ яагаад бид нар хүртэл гэж бичээд байгаа вэ гэхээр зарим нөгөө хөгжлийнхаа банкны шалгуурыг шалгаад үзсэн чинь тэрнийг даахгүй амт байвал засгийн газар өгөх гэж хэлэхгүй байхгүй. Засгийн хөгжлийн банк ч өөрөө хүүлтэй. Тийм учраас бид нар дандаа хүртэл гэж бичдэг. За одоо манай засгийн газрын 250 тогтоолын төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг дээр бичигдсэн тэр бодлогын зөвлөлөөс тэмдэглэж гарч ирсэн энэ юмнаас 4 ширхэг компани орсны 2 нь бол мөнгө авсан. Монла Бэрэн групп авсан байдаг. Би мэдэхгүй шүү дээ бид нар шийдвэр гаргаад өгч байгаа. Шалгуур даахгүй бол тэгэл өгөхгүй байх нь хөгжлийн банкны асуудал байна. Бид нар ямар зээл төлөвлөх юм биш. Засгийн газрын дэнд оролцохгүй шүү дээ. Өөрөө хөл. Монгол металл майнинг хоолдон Монроос цэвэд хоёрт бол өгөөгүй байдаг. Прокуроруудыг би хэлж байна. Бас ингээд чухал зөв юмнуудыг бас хэлдэг юм манай прокурор. Би одоо ингээд танд яриг сонсох юм. Онц ярьж байгаа. Засгийн газрын тогтоолтой гэх боловч энэ засгийн газрын тогтоолуудыг судлаад үзэхээр ямар нэгэн даалгасан шинжтэй Монгол Улсын хөгжлийн банкнаас зайлшгүй санхүүжүүлэх гэсэн ийм даалгасан үг үсэг байдгүй. Хөгжлийн банкны их усрын санхүүжүүлэхийг холбогдох албан тушаалтанд зөвшөөрсөн л ийм үг өгүүлбэр байдаг. За ингээд засгийн тогтоолтой ч гэсэн Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль болон дүрм журам заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хэдийгээр засгийн газрын тогтоолоор санхүүжүүлэхийг зөвшөөрсөн ч гэсэн Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль за мөн зээлийн бодлого за бусад дүрм журамд бол нийцэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой болохоор энэ хөгжлийн банкны гүйцэтгэх хөтөлбөрөөр ажиллаж байсан хүмүүс нь ч хэлдэг.